За сайн байна уу? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ бичлэгээрээ та бүхэндээ 21 хоногт одоо эрүүлэр бие одоо хоргоожуулах жингээ аяах хөтөлбөрийн тухай танилцуулна. За тэгээ анхаарал тавиан сонсож байгаа та бүхэндээ баярлалж байна. За энэ хөтөлбөрийг одоо яагаад хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? Яагаад одоо бие хоргоожуулах хэрэгтэй вэ гэдгийг одоо тавчхан танилцуулъя. За одоо Монголд бол одоо бие одоо хүмүүсийн одоо илүүдэл жингийн асуудал дээрээс нь өвчлөл хаашил гээд одоо төрөл бүрийн өвчнүүд одоо маш ихээр одоо гарч байгаа. Одоо хашлгүй ингэж баг байхгүй болж штеп. Тэгээл жин жоох илүүдэлтэй ер нь жиндээ айгүй санаа зовдөг. За тэр мэн одоо бүх шалтгаан бол нэг зүйл байдаг. Тэр нь бол бид одоо хор бодис хөрвдлгснээс болдог. За хорт бодис гэж юу яриад байгаа юм гэхээр бид нар одоо арьсаараа тэгээд амьсгалаараа тэгээ хоолоороо ингээд буруу хооллох ч юм уу тэгээ агаарын бохирдол тэгээд одоо химийн өндөр найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээд одоо энэ бүгдээсээ одоо хордж идэг гэсэн үг. За ингээд бид хорт бодис одоо үүснээс болж одоо залхуурах, ирч хүчгүй байх, ядар сүйлдэх, хашлантаа болох зэрэг одоо шинж тэмдгүүд үүсдэг байх нэ. За тэгээд таны одоо хүсэл юу байна? Эрүүл чирэг, эрч хүчтэй, зөв галбартай, амьдралд идэвхтэй, эерэг, талгар сайхан, арьс, одоо цаг золбоотой юм байхыг хүсэж байна уу? За ингэж хүсэж байвал та одоо бидээ яалчгүй детокс буюу одоо хоргоожуулах хөтөлбөрийг одоо эхлүүлэх ёстой ах нэ. За тэгээ эрүүл хүн юу хийдэг вэ гэсэн чинь юу вэ? Баг багаар хооллдог гэж байна. За тэгээд одоо хүнсээ сонгохдоо байнга эрүүл хүнсийг сонгох юм байна. Тэгээд өдөр тутамдаа витамин хэрэглэдэг юм байна. За жимс ногоог хэрэглэдэг дуртай, хор зуршилгүй, нөөц ус одоо ихтэй бүтээгдэхүүнээс татгалцдаг. За нөөц ус их гэдэг нь болохоор нөгөө юу хааштай будаагуурл, цагаан будаагуурл одоо энийг одоо баг хэрэглэдэг байх нэ эрүүл хүн маань. Тэгээ алхах дуртай, тэгээд торт, бэлэн хоол зэрэг зүйлд их дургу зөвхөн хоол яг чанартай хоол хүнсийг иддэг байх нь эрүүл хүн маань. За тэгээд хөнгөн шингэн байдаг, өөртөө ихтэй, хүчтэй байдаг байх нэ. За тэгээд ийм хүмүүс шиг одоо бид нар юм өдөр тутмын туршилахгүй байх юм бол одоо өөр дээрээ нэг дүгнэлт тавиад үзнэ. За одоо танд одоо ямар мэдрэмж төрж нэгдээс хараарай. Нэгдүгээр нэг дор их хэмжээгээр зохиолох одоо бэлэн бүтээгдэхүүн дуртай байх, гурилан бүтээгдэхүүн будаа зэрэг тутанд их дуртай. Тэгээ эдсэн ч байнга үлсдэг, ус багуудаг, тэгээд өдөрт маш ихээр хооллдог, витамин нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, дасгал хийх дурггүй, сулдаж залхуу хүрдэг, за нойргүйдэлтэй, сэтгэл санаа тавгүй, одоо өвчтэй, ийм байгаа нөхцөлд одоо бид хоригдлогдож одоо илүүдэлчин үүсэх, өвчин ихээр тусах одоо шинж тэмдэг одоо гарч таны биед одоо маш их хэмжээгээр хоригдлогдсны шинж гэж үзэж байна. За тэгээд одоо энэ детокс буюу хоргоожуулах хөтөлбөрийг заавал тасгалтай, заавал одоо зөв хооллолтой хавсрах хэрэгтэй. Яа хавсрах хэрэгтэй вэ гэхээр одоо хүмүүс тэгж ярьдэн штэ. Тэгээд наад бүтээгдэхүүний чинь хэрэглээ зүгээр болчих болдгоо юм уу? Яагаад заавал хоолны дэглэм байж тасгал хийх хэрэгтэй юм бэ гэж ярьдаг. Тэр хоёрыг хэрэглээл ер нь бол турч штэ гэж ярьдаг. Гэхдээ тэр хоёр одоо тасглаа хийгээл амар гой 100 боллоо гэдэг. Тэгээл турчдаг. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаад харгаллаа гэсэн асуудлууд маш их одоо сонсогддог. Тэр нь одоо юу вэ гэхээр биеийн одоо хорыг гадагшлуулдаг ордмаас одоо буцаж харгалах магадлал маш өндөр байна гэсэн. Тиймээс энэ хоёрыг бол детокс буюу бие цэвэрлэгээний бүтээгдэхүүнтэйгээр цуг хавсрах юм бол маш гоё үр дүнд хүрнэ гэж зөвлөмөр байна. За тэгээд би яга хорддгийг хэлсэн. За ингээд хөтөлбөрт хамрагдсанаар та юу олох вэ гэхээр зөв хоолтыг одоо хөвшил болгоно, усаа зөв хэрэглэдэг болно, тэгээд тасгал хийдэг болно. За тэгээд сэтгэл зүйн байдлаа одоо засах тийм юмтай. За хэрвээ одоо манай детокс хөтөлбөрт хамрагдах юм бол одоо миний одоо группт хамрагдаа. Тэр групп дээр бол эрүүл мэндийн одоо мэдээллүүд, дээрээс нь хоолны санаа одоо тодорхой мэдээллүүдийг оруулна. Тэгээ хамтдаа хичээгээд одоо бие гоё хоргоожуулж болох нэ. За тэгээд хоотны тэнцвэрийг бас сурах хэрэгтэй. За одоо жишээлбэл баг
За тэгээд багаар ойрхон хооллох хэрэгтэй. Тэр нь одоо юу вэ гэхээр өглөө бол 20-25% идэх гэсэн. Өглөөс ирээд өдөржин идэх хоолныхаа. За тэгээд 11 цагийн үед одоо 10-15%, яг өдрийн хоолнд бол 35-40% идэх нь. Өдрийн хоолоо сайн хүн яг өдөрт нэг удаа маш хэмжээгээр идэх хүсэлт төрдөг. Тэр үеэ өдөрт тааруулчих юм бол та орой нэхээ идэх хүсэлт төрөхгүй цаанаасаа. Хүмүүс тэгдэг өдөржингөө ингээл би ингээ хоолны төлөв барьж байгаа гэл манийх идэхгүй байж ичсэн гинт орой 8-9 цагийн үед ингээ маш ихээр идчихдэг. Тэгэл тэр нь буруудаж байгаа гэсэн үг. Орой болгон маш их хэмжээгээр идэх хүсэл маань төрдөг байна. Тэгэхээр энэ 24 цагийнхаа хоолтынхаа юуг алдагдуулахгүй байх нь. За тэгээ өдөрт авах хэрэгтэй бүх амин дэмээ авах хэрэгтэй. За тэр нь юу вэ гэхээр уурам, үрс ус, магний, кали, кальц гээл усны дуустал амин дэмүүд одоо эрдэс минералаа заавал авах хэрэгтэй. За тэгээд энэ одоо хөтөлбөрийн хугацаанд юу хэрэглэх вэ гэхээр элэг дэмжигч хэрэглэнэ. Элэг дэмжигч нь болохоор элэгний одоо амьд эсийг одоо дэмжиж өгөөд одоо үхсэн эдисийг одоо нөхөн төлжүүлж өгдөг. Элэгний үйл ажиллагаа сайн байх юм бол биеийг маш сайн хоргоожуулж өгдөг гэсэн үг. За тэрний дараа хоёр төрлийн эслэг хэрэглэнэ. Эслэг өндөртэй хүмүүс хэрэглэх юм бол нарийн бүдүүн гэзний үйл ажиллагаа сайжир таны биеэс өтгөнийг одоо тогтмол гаргах одоо үйлчлэгийг ажиллагаагаа зөв явуулах нэ. Дээрээс нь одоо судасны ханыг цэвэрлэнэ. За бүх төрлийн одоо биеийн детоксыг бол хоёр төрлийн эслэг идэвхтэй элэг буюу элэг дэмжигч маань одоо юу байна гэсэн үг. Гой болгоно. За тэрний дараа бол уураг хэрэглэнэ. За уураг яагаад хэрэглэж байна гэхээр одоо бие маань ингээд хоргоожуулах явцад одоо уурагчин биеийн одоо масны булчингийн масыг одоо гол бүрэлдүүлдэг одоо амьд эрдэс минерал байдаг. Тэгэхээр уургийг одоо хэрэглэснээр та одоо эрч хүчтэй одоо ямар нэгэн тийм ядралгүйгээр ийм детокс хөтөлбөр бол хийх боломжтой байдаг. За нэмэлтээр гэх юм бол одоо уургийн коктейл ууж болж байна. Тэгээ өдөр тутмын амин дэм ууж болж байна. За тэгээд омега 3 гэдэг ч юм уу нэмэлтээр өөр шаардлагатай амин дэмүүдээ давхар уугаад ийм детокс хөтөлбөр бол хэрэгжүүлэх нэ. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл чатаар холбогдоорой. Баярлалаа. Баяртай.